Сайн байцгаана уу бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хаан улс сургуулийн 4-р ангийн секцийн багш нарын ойлгон унших чадварыг хөгжүүлэх бидний арга зүйг танилцуулъя. За сургуулийн чиглэлийн дагуу өглөөний уншлагыг өдөр бүр тогтмол хийлгдэг. Номын багцыг ангиараа аялуулдаг. За арга зүй маань доох багшийн хуруунд тестийн арга, сувдаа багшийн надад асуулт байна арга, нэргүй багшийн 60 хором миний амжилтын эхлэл арга, болорч багшийн уншсан номын тэмдэглэл хөтлөх арга, эрдэнэч багшийн хайрцаг дүрэн их арга, отхон жаргал багшийн гэрлэн тохионы арга гэсэн 6 арга зүйг өнөөдөр танилцуулъя. Хуруунд тестийн арга маань багш тестээ урьдчилан бэлдсэн байна. Зорилготой сурагчдыг уншуулна. Багш бэлтгэсэн тестээ асууна. Сурагчид асуултанд хариулахад бэлдэнэ. Багшийн тохиогоор зөв хариултанд тохирох хуруугаа өргөнө. За A хөлбөр зөв бол 1 хуруу, B хөлбөр зөв бол 2 хуруу гэх мэт ингээ хуруунуудад тестийн хариултанд тохируулаад өргөд явна. Ингэсний үр дүнд бичиж тэмдэглэснээс илүү сонирхолтой байна. Хариу мэдээллийг богино хугацаанд авна. Асуултанд оновчтой хариулах чадвар 25-аас 30%-аар нэмэгдэнэ. За зөв хариултыг бусдаасаа богино хугацаанд мэдэж авна. Өөртөө үнэлгээд өгнөлт өгнө. Хуруунд тестийн эзэн сурагчийг шалгаруулна. За дараагийнх нь асуулт асуух арга. Эхлэл хэсгийг уншаад хүүхдүүд маань асуулт зохионо. Юу ус уухаар хаана ирсэн бэ? Буугад үрсээ хаана харсан бэ? Бууга юугаар бахархдаг вэ гэх мэт. За гол хэсгийг уншаад асуулт зохионо. Бууга руу юу дайрсан бэ? Бууга ямар талаараа хурдлсан бэ? Бугын ивэр юунд орооцолдсон бэ? Арсланд яагаад баригдсан бэ? Төгсгөл хэсгийг уншаад мөн асуулт зохионо. Буга юу гэж ботсон бэ? Бугыг түүний юу асуудалд хүргэсэн бэ? Аливаа ямиг харагдах талаар нь дүгнэж болох уу гэх мэт. За ингэсний үр дүнд ямар өөрчлөлт хүүхдүүд гарах вэ? Уншаад ойлгох чадвар ахиж гарна. Асуулт зохиож сурдаг. Бусдаас ялгаатай зохиохын тулд эрсцүүлэн боддог. Хаалттай асуулт нь нээлттэй асуулт болж яагаад гэдэг үгээр учир шалтгааныг илрүүлдэг. За асуултанд оновчтой хариулдаг болдог. За 60 хором миний амжилтын эхлэл арга зүй нь өдөр бүр ном унших дадал суулгах зорилготой. За ангийн бүлгэмд 1 минутын уншлага байршуулж 7 хоног бүр идэвхтэй унших сурагчийг шалгаруулдаг. Сурагч өдөр бүр анхны уншигч болох гэж хичээдэг болсон. Уншсан сэдвээ бусад найзуудтай танилцуулж сургамжит санааг нь ярилцаж хэлэлцдэг. Хамгийн сайн ойлгон унших сурагчийг шалгаруулдаг. Ингэсний үр дүнд сурагчид зөв хурдан унших чадвар 10-аас 20 үгээр агсан. Унших чадвар агснаар уншсанаа ойлгон ярих чадвар нэмэгдсэн. Ихтээр ажиллах чадвар 15-аас 20%-аар нэмэгдсэн. Өдөр бүр ном унших дадал 25-аас 30%-аар нэмэгдэж байна. За уншсан номын тэмдэглэл хөтлөх арга. За эхийг анхааралтай уншина. Уншсан сэдв зохиолж он сар өдрөө бичиж тэмдэглэнэ. Зохиолын дүр баатрыг нэрлэнэ. Гол санааг тэмдэглэнэ. За сургамжит санааг бичнэ. Гол үйл явдлыг зургаар илэрхийлнэ гэсэн алхмын дагуу явагдана. Ингэсний үр дүнд сурагчдын 80% нь унших явцдаа ойлгосон зүйлээ зургаар илэрхийлж сурсан. 2-оос 3 өгүүлбэрт багтаан дүгнэж бичих чадвартай болсон. Сурагчдын 70% нь зургаар илэрхийлэх чадвар нь нэмэгдэж байна. За хайрцаг дүрэн их арга маань алхам нь хайрцаг дүрэн ихээс өөрийн нэртэй уншлага дэмжих номоо авна. Тухайн өдрийн сэдвийг тэр өдрийн уншлагын аргаар уншина. Даваа гарагт давтан уншилтын аргаар, мигмар гарагт нийтээр унших аргаар, лавга гарагт төлөөлөн унших аргаар, пүрэв гарагт өөртөө унших аргаар, баасан гарагт бусдад унших аргаар уншлагыг уншина. Уншиж дуусаад ойлголтоо баттгах хууц буюу асуултанд хариулт бичнэ. Ингэсний үр дүнд зорилготой уншдаг болсон ангийн сурагчид ихтээр ажиллах чадвар
20-оос 30%-аар нэмэгдсэн. Задгай даалгавар хийж гүйцэтгэх чадвар 25-аас 30%-аар нэмэгдсэн. За гэрлэн тохионы арга. Алхам нь багш уншуулах ихээ сонгоно. Сонгосон ихээ эхлэл гол төгсгөл хэсгээр нь бэлтгэнэ. Сурагчдад хэрчмэл өгүүлбэрийг сонгоно. Багш гэрлэн тохио өргөнө. Өргөсөн гэрлэн тохионы өнгөтэй сурагчид уншина. За ингэсний үр дүнд анхаарал төвлөрөлт нэмэгдэнэ, бусдыг сонсох чадвар нэмэгдэнэ. Яагаад гэвэл дараагийн хэсгээ унших учраас маш анхааралтай сонсох нь бусдыг. За эхлэл гол төгсгөл хэсгийг ялгаж сурна. Унших чадвар нэмэгдэнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.